хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хүний эрхийн өрөө подкаст. Сайн бацхан уу. Өнөөдрөөс эхэлж хүний эрхийн өрөө гэсэн подкастыг бид эхлүүлж байна. За тэгээд энэ подкастаар бид хүний эрх төр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт ямар байгаа талаар тухайлан ярилцах болно. За тэгээд өнөөдрийн подкастт оролцож байгаа зочдтойгоо эхлээд та бүхэн танилцуулъя. За миний баруун гарталд Тэгшнийхэн холбоо төрийн бас байгууллагын тэргүүн их буйнд зүүн талд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Оюнбаатар ганар. Тэгээд гэрэл миний би бид нар өнөөдрийн подкастт оролцож өгсөн сэдвийн өрөөнд ярилцсанаа. За тэгээд өнөөдөр бид нар ямар сэдвээр ярилцах вэ гэхлээр ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хүрээнд ярих гэхээр олон сэдвийг бид нар энэ подкастаар хөндөж ярина. За тэгээд өнөөдөр ярих сэдв маань хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц. За конвенцийн хорооноос Монгол улсын тайлан илтгэлийг авч хэлэлцээд 2023 оны 8 сард зөвлөмжийг ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ конвенцийн хорооноос ирүүлсэн зөвлөмж юу юм? Энэ дээр ямар асуудал тусгагдсан гэдэг талаар бид нар энэ сэдвийн өрөөнд хоёр зочдтойгоо миний бид гурав ингээд ярилцах болно. Тэгээд одоо энэ удаагийн ярилцлагыг эхлүүлэхдээ ер нь энэ зөвлөмжийг Монгол улс маань хэд худагаа авчаад байгаа илээ. За энэ зөвлөмж бас энэ конвенцийн талаар эхлээд нэг үзэгчтэй сонсогчтой ойлголт өгчих нь зүйтэй олоо гэж бодож байна. Тэгээд их хүн та энэ талаар эхлэх үү тийм. За баярлалаа. Тэгээ өнөөдөр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай олон нийтэд бас энэ подкастаар хүргэж байгаа энэ бол одоо сайхан байна. Яагаад гэвэл бидний бас л хүсэн мөрөөдж идэг хүлээж идэг л ажлын нэг штэ эн чинь. Ер нь бол бид нар хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт тэгээд тэр хөгжлийн бэрхшээлтэй байгаа болчихсон хүмүүсийн эрхийн тухай олон нийтэд зөвөр ойлгуулах гэдэг бол бидний хувьд бол их чухал. Бид нар бол бас их олон жил 20 гаруй жил бас энэ салбарт ажиллаж байна. Ер нь одоо ямар байвал хамгийн сайхан нөхцөлтэйгээр амьдарч болох юм бэ гэдэг энэ асуудлыг бас хүмүүст ойлгуулчих гэдэг бол их чухал. Тэгэхээр хүмүүсийн одоо миний ойлгож байгаагаар бол олон жилийн туршид энэ нийгмийн салбар дээр ажиллаж байхад бол ямар юм харагдаад байдаг вэ гэхээр хүний эрх гэхээр нэг тийм албаны одоо нэг юу гэдгийг цол хэрэгэм шиг ингэж бодоод байдаг. Тэгэхээр эрх гэдэг бол хүн болгонд л байж яадаг, хүн болгонд л одоо өдөр тутмын хэрэглэгдэж яадаг, хүн болгонд л одоо баримталж явах ёстой ийм л зүйл байдаг гэдгийг бол ойлгох хэрэгтэй баг. Тэгээ яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай ер нь 2006 оноос эхлээд дэлхийн нийтийн хэмжээнд бол илүү их одоо хууль зүйн хувьд бол эрх зүйн хувьд бол нэлээд боломжтой болж эхэлсэн. За 2009 оны 5 сарын 13-наас хойш бол Монгол улс бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг одоо саяхан баталснараа бол энэ бол нийт одоо монголчуудын дунд бол эрхэн хамгаалах, хангах, хөхүүлэн дэмжих ийм бололцоонуудыг бол бид илүү ихээр олж авсан гэж ингэж бодож байгаа. Тэгвэл за конвенц гэдээ ярьлаа те. Мэдээж хүний эрхийн олон л гэрээ эрхийн бичиг баримтууд байдаг шүү дээ. Тэгээ яагаад яг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц гэж тухайлах болсон? Энэ конвенцийг баталснараа Монгол улс нэгдээ орсноор биднэрт яг ямар боломжууд өгөөд байгаа юм бэ? Энэ тал дээр Оюнбаатар ах та хүмүүс саналаа авах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайхан амьдралын төлөө тэднийг бусадтай адилхан үнэлэмжийн төлөө олон жилийн хөдөлмөрөөр зарцуулж байгаа улсууд. Тэгэхээр бидүүдийн зорилго бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгэмд эзлэх байр суурийг олж авахд энэ конвенц өөрөө их чухал баримтчиг. Тэгэхээр хүн болгон энэ конвенцийн дагуу энэ поинтын хэлдгээр эрх гэдэг бол нэг юм бидүүдийн гарт баригдахгүй сэтгэл буухгүй тийм зүйл биш. Өдөр тутам бид нар тохиолдож байдаг нийгэм дотор заавал эзлэх ёстой ийм одоо боломжууд энэ конвенц бий болох ёстой. Тэгэхээр энэ конвенц бол өөрөө олон улсын төвшөнд улс орнууд хоорондоо ярилцж байгаад ерөөсөө хэлбэлээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ сайхан амьдруудыг хэдүүдийн эрхийг эдлүүлэхэд нь
ийм зарчмын юмнууд байна гэдгийг тохирсон баримталж гэж ойлгож байгаа. Тэгээд яг энэ дэр би бас саналаа хэлчмээр байна л да. Түрүүн ярьсан хүүхдийн эрхийн тухай конвенц нөгөө эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурх бүх хэлбэрч гэдэг нь эдийн засгийн нийгэм соёл яг хүний эрхийн конвенцуудыг ингээд тооцох юм бол олон байгаа. Тэг яагаад хөгжлийн бэрхшээл гэдээ тухайлан гаргасан бэ гэхээр сурч боловсрох эрхтэй. Зүгээр одоо сурч боловсрох эрх нь ингээд эрхтэйгээд орчихоор хөгжлийн бэрхшээл дээр ард нь үлдээд байгаа тий. Тэгэхээр бидний нөгөө эрхийн хэрэгжилтийг баталгаатай болгохын тулд тусгаалсан конвенц гаргаж энэ эрхийн хэрэгжлийг баталгаатай болгохын тулд өвшөө улс орнууд юу хийх хэрэгтэй юм бэ гэдгийг ингээд заавал тодруулж тэр үүргийг улс орнуудад өгөх тэм шаардлага гарсан гэж би бол ойлгоод байгаа. Тийм үднээс болоод манай энэ конвенц бол тухайлан бидний эрхийг баталгаажуулах зорилгоор гарсан. Тэгээ энийг ингээд конвенцийг ингээд зүйл заалтуудыг үзэх юм бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой өөр конвенцэд байхгүй бас тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх юм бол бие даах, амьдрах, олон нийтийн дунд хамрагдах ч гэдэг юм уу те. Мэдээж энэ асуудал маань хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрөө бие даах хэрэгтэй, амьдрах хэрэгтэй юм шүү. Энэ эрхийг баталгаажуулахын тулд ийм юм арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг төр зэсгэд үүрэг болгосон жишээлх юм бол ийм заалтууд конвенцэд маань ингээд тусчихсан байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол төр засаг яг хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ эрхийг баталгаажуулахын тулд тухайлан юу хийх ёстой юм бэ гэдэг дээр энэ дэр нэлээд ингээд заагаад тусгаад өгсөн байгаа. Та бүхэн тэгээд цаг гаргаад энэ конвенцийн маань ингээд харах юм бол бас сонирхолтой шинэлэг заалтууд бол нэлээд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ одоо нөгөө зөвлөмж гээд те зөвлөмж ямар утгатай юм бид нөгөө энэ сэдвийн өрөө маань нэг зөвлөмжтэй нэлээд холбоотой байгаа шүү дээ. Энэ тал дээр жоохон хэдүүлээд тэгвэл тухайлж хүмүүстэй ойлголдог юм. Тийм. Тэгэхээр ер нь мэдээж эрх гэдгийг бол хүн болгонд л байдаг. Бүгдээрээ л одоо тухайн хүний эрх бол бусд хамт байгаа хүмүүсийнхээ эрхээр хязгаарлагддаг ийм л боломжийг л хэлж байгаа. Тэгэхээр ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц яагаад гарах болсон бэ гэхээр түрүүнд гэрлээ ярьлаа. Өөр одоо олон конвенцүүдэд заалт нэг заалтаар ингээд тусдаа байсан эмэгтэйчүүдийнхэд, хүүхдийнххэд, ахмад насныхад гэдэг ингээд маш олон энэ эрхийн конвенцүүдэд тусгагдсан байдаг. Тэгэхээр тэр нөө тусагчаад орхигдоод одоо хэрэгжихгүй байгаа энэ зүйлийг л энэ 21-р зууны эхэн дээр л хамгийн анх бүх одоо байсан бичиг баримтуудаас төвөрлөөд тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц гэдэг ийм тусдаа бичиг баримт бол гаргаж ирсэн. Ер нь бол дэлхийн нийтийн хэмжээнд бол одоо түүх ярихад 1948 онд анх удаа түгээмэл тунхаглал гэдэг нийт хүмүүсийн эрхийн тухай конвенц гарсан. За дараагаар 1966 онд иргэний болон улс төрийн олон улсын пакт, эдийн засаг, нийгэм соёлын пакт гэж хоёр том бичиг баримт бол гарсан. Энүүнтэй холбоотойгоор бол бүх одоо эрхийн энэ конвенцууд бол энэ дээрээ салбарлаж ингэж гарсан байдаг. Ингэж явсараад бид нар бол 2006 онд энэ конвенцтэй бид нар болсон. Энэ болсноор бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ер нь яаж одоо эрхээ эдлэх, яаж үүргийг гүйцэтгэх юм бэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Тэгэхээр конвенцийн үндсэн гол одоо юуг хэлж өгöd байгаа хөлтийн зэрэг бусдтай нэгэн адил шүү гэдгийг одоо их тодорхойлсон. Тэгээ биеийн дааж амьдрал сурах хэрэгтэй. Биеийн даалгахад нь бусдад нь туслах ёстой гэдэг энэ санааг бол бас илүү өгсөн. Дээрээс нь өөрөө бусдын хийж байгаа зүйлийг мэдэх эрх гэдгийг бол илүү их одоо онцолж өгсөн юм байдаг. Тийм учраас мэдж байж тэр хүн өөрөө би ер нь альны сонгуул хэрэгтэй юм бэ гэдгийг бодож байж тэрнийг сонгодог тэр эрхийг бас олж авснараа энэ бол их онцлогтой гэж ингэж боддог. Мэдээж бусад одоо конвенцэд хөгжлийн бэрхшээлийн талаар тэр сурах эрхтэй, хөдөлмөр эрхлэх эрхтэй, бусдтай адилхан тэгш байх ёстой гэдээ ингээд заадаг боловч яг өнөөдрийн энэ конвенцэд заасан шиг их тодорхойгоор зааж өгөөд үүрэгжүүлж одоо амжаагүй байсан бах гэж ингэж боддог. Тэгээ энэ конвенц гарснаар бид нар бол засгийн газар яг юу хийх ёстой юм? Иргэд өөрсдөө юуг нь ойлгох ёстой юм бэ гэдгийг бол илүү их зааж өгсөн. Одоо ялгаж өгснөөр их онцлогтой гэж би бол ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр нэг юм хоёр асуудал байгаа. Хараад байхад хөгжлийн бэрхшээлд хандах хуучин хандлагууд эрүүл мэндийн загвар, халамжийн загвараас болоод хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг бусдад адилхан биш гэж үздэг хандлага нэлээд одоо газар аваад бодлого нь яг халамжийн загвар, эрүүл мэндийн загвар тулгуурлаа явж ирснийг нэгдүгээрс нь засах шинжтэй. Хоёрт нь
хөгжлийн бэлтгэлийн хэдийгээр бусдад адилхан эрхээ эдлэх субъект мөн боловч тухайн хүний бэрхшээлд хүнд байгаа бэрхшээлээс болоод янз бүрийн одоо саад бэрхшээлүүд тулгараад байгаа. Тэгэхээр энэ саадыг арилгах зайлшгүй шаардлага бий болж байгаа. Шаардлага энэ саадыг арилгаж ээж тэр хүн бусдад адилхан боломжоо эдлэх учраас энэ конвенцүүд улс орнуудад энэ саадыг нь та нар арилгаад өгөөч. Энэ хүмүүсээ хүнтэй адилхан үзээч. Энэ хүмүүсийг хэргийг хангаач гэд. Тэгэл яг хуу конвенц батлагдсаас хойш нэлээд хэдэн жил боллоо тий. Бид нэр эхний тайлангаа бичсэн. Тэгээ эхний тайлан дээр хэрэгжилт хангалтгүй байсан. Төрийн байгууллагч, төрийн бус байгууллагч энэ дээр бас хүчин чармайлт тавиагүй. Гэтэл бид нар нөгөө эрх гэлгийн тэр конвенцийнхаа учир шалтгааныг бас гүйц сайн ойлгоогүй аль аль талдаа байснаас болоод энэ хэрэгжилт муу айс учраас сая ахаад одоо бидэрт зөвлөмж ирсэн тий. Тэгээ энийгээ хэдүүлээ яаж хэрэгжүүлэх үү? Энэ зөвлөмжинд одоо юу туссан талаар бас тогтож байна. Иргэдээ ялангуяа тэр эрхээ эдлэх ёстой хөгжлийн бэлтгэлтэй хэлж өгье л гэж бодож байна тий. Тэгвэл хэдүүлээ юу байл да. Одоо нэг зөвлөмж авсан гэж ярьж байгаа. Тэгвэл сая Оянбатар ахмад бас конвенцийн гол хөгжлийн бэрхшээлд хандах хандлага энэ конвенц бий болсноор яаж өөрчлөгдсөн бэ гэдэг дээр цухас зарим тий шинэлэг одоо концепцийн зарчмын шинжтэй зөвлөлтийг хэллээ. Яг зөвлөмжрөө орохоос өмнө яг ингэж бодлоо л да. Энэ конвенц маань өмнө нь хөгжлийн бэрхшээлд иргэд хандж байсан тэр хандлага ойлголтыг одоо өмнө нь байгаагүй ямар шинэлэг зүйлийг бий болгосон бэ гэдэг дээр хэдүүл яг нэг гол зарчмын шинжтэй юмнуудыг бас хүмүүстэй хэлжүүл зөвөр юм болов гэж бодлоо. Жишээлх юм бол сая Оянбатар хэлснээр энэ конвенц бий болсноор нөгөө хөгжлийн бэрхшээлд хандах эмнэлэг халамжийн загварыг бол үндсээр нь өөрчлөөд энэ хүмүүс бол эрх эдлэгч субъект юм аа. Бусдад нэгэн адил нийгмийн харилцаанд оролцох ёстой гэдгийг бол тунхаглаж өгсөн тийм үү. Тэгээ үүнээс гадна конвенцийн бас нэг шинэлэг зүйл нь юу гэхээр хөгжлийн бэрхшээл гэж хаана байгаа юм бэ? Тухайн хүний бие эрхтэнд байгаа тэр соггон юм уу? Одоо би хараагүй нэ. Тэр харахгүй байгаа нь хөгжлийн бэрхшээл юм уу? Хөгжлийн бэрхшээл хаана байгаа юм бэ гэдгийг одоо хэлж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ конвенц маань юу гэсэн бэ гэхээр хөгжлийн бэрхшээл гэдэг бол тухайн хүний бие эрхтний соггон хүрээлэн буй орчны саад хүмүүсийн сөрөг хандлагатай нэгдэн нийлсний улмаас бий болж байна. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа гол зүйл нь зөвхөн миний хараагүй байх бол асуудал биш юм аа. Орчин саадтай хүмүүс намайг ойлгохгүй одоо ингээд бусдаас ялгарлан гадаргаж хандж байгаа нь бэрхшээлийг үүсгэж байгаа юм шүү. Тэгэхээр энэ бэрхшээлийг арилгах нь төр засгийн үргээ гэдгийг гаргаад өгсөн. За бас нэг зүйлийг хэлж манай хоёроос нэмээрээ. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг нөгөө тусгаарлах хандлага маш их байсан. Тусад нь сургууль сургах, тусад нь ажил хөдөлмөр хийх, тусад нь институтд байлгах гэдэг. Тэгвэл энэ бас үзэл хандлага гэж халсан. Энэ хүмүүсийг нийгмийн дунд байн тэгш хамруулна. Бүх бодлого шийдвэрүүд бидний асуудлыг тэгш эрхийн үндсэн дээрээс тусах ёстой гэх мэт гол концепцийн зөвлөдүүдийг энэ конвенцон заагаад өгсөн байдаг. Тэгэхээр одоо нөгөө Монгол улсад өгсөн зөвлөмж маань яг л энэ конвенцийн хэрэгжлийг хангахад одоо чиглэж байгаа тийм энэ зөвлөмжүүдийг өгсөн. Тэгэхээр энэ зөвлөмжүүдийг одоо хэдүүлээ дотроос нь тухайлан яриа. Жишээлх юм бол ямар зүйл заалтан дээр ямар зөвлөмжүүдийг өгч юу? Өмнө нь өгсөн зөвлөмж одоо сайжирсан зүйл байсан уу? Эсвэл яг энэ дээр бас татаад өгсөн зүйл байсан уу? Гэдэг талаараас тухайлан зүйл заалтан дээр авч жишээ олгож ярьж байгаа. Зөвлөмжийн тухай ярихаас өмнө бид нар бас конвенцийн бас нэг бүтцийн тухай мэдэж авах нэг чухал л да. Конвенц гэхээр хүмүүс бол заа нэг мондөг бичиг баримт байна гэж ингэж ойлгоод байгаа. Тэгтэл яг энэ ямар учиртай юм гэдэг энэ асуудлыг бас бид нар бодох хэрэгтэй. Олон улсын хэмжээнд одоо баримталж яадаг ийм бичиг баримт. Тэгэхээр конвенцэд юу гэж заасан байна? Дотоодын хууль дүрмэнд нийцэж гэнэ үгүй юу гэдэг энэ зүйлийг бас эргэж үзэх гэдэг энэ асуудал их чухал байгаа. Тэгээ би энэ яагаад конвенцийн энэ тухай дурдаад зөвлөмжийг ярихаас өмнө яагаад энэ яриад байна вөхөр зөвлөмжийн ерөөсөө хамгийн ихний хэлж байгаа зүйл бол Монгол улсад хэлж байгаа зүйл бол хууль тогтоомжид конвенцийн үзэл санаа нийцэж гэнэ үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд үзээч л гэж байгаа. Манай дотоодын хууль тогтоомж. Тийм манай дотоодын хууль. Одоо чинь үндсэн хуулинд нийцэж байгаа юм уу? Үндсэн хуулийн 14.2 дээр одоо ялгуурлан гадуурхалтын тухай заалт байна. 14.1 дээр бол бүх хүмүүс хуулийн өмнө тэгш хэрэгтэй байх тухай заалт байна. Тэгтэл яг нөгөө яс үндсээр нэгээд ингээд заачсан мөртлөө нөгөө чадвар алдалтаар нь хөгжлийн бэрхшээлэр нь гэдэг зүйл бол байхгүй. Зүгээр зэцүүл тайлбарлахдаа 14.1-ээр бол бид нар
одоо бүгднгийн хуулийн өмнө тэгшэрхтэй гэж авч үзэж байгаа гэдэг ийм тайлбар хэлээд байдаг. Тэгтэл одоо үндсэн хуулийн дээр жишээ нь иймэрхүү байдалтай байгаа. За мөн дараа нь бол одоо бас нэг чухал зүйл юу байдгүйгээр иргэний тухай хууль. Иргэний тухай хуулинд эрх зүйн чадамжгүй иргэн гэдэг нэг ийм айхтар зүйл орж ирсэн. Тэгээ энүүнийг ер нь одоо ямар хүн ийм байх уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ одоо таарахгүй нэг одоо яаж болохгүй хэрглэж болохгүй ийм зүйлүүд одоо орсон байгаа учраас л энэ конвенцтой нийцүүлэх гэдэг нь бол илүү их чухал ачаал бүгдэлтэй юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр зөвлөмжийн дээр бол одоо жишээ нь конвенцийн 1-4 дугаар зүйл бол зарчим үүргүүд байдаг. Энэ дээр юу байна уу? Энүүнийг бас эргэж хараач гэдэг энэ зүйлийг нэгдүгээрт хэлж байгаа. Хоёрдугаарт зөвлөмжийн дээр бол конвенцийн 5-аас 30 дугаар зүйлд бол бүх одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар байх вэ? Хэн ямар байх юм гэдэг, ямар үүрэг эрхтэй байх юм гэдэг энэ тусгайлсан эрхүүдийг бол 1-ээс 30 дээр заасан. 31-ээс 31, 32, 33 дугаар зүйлд залт дээр бол онцгойлсон эрхүүдийг зааж гисэн. Жишээ нь 31 дээр бол олон улсын хамтын ажиллагаа. 32 дээр бол статистик тоо баримт олон улсад одоо тоологдож болох үс тоо баримт гэж байгаа тийм. За 33 дээр бол хяналтын мониторингийн асуудал гэдэг ийм бүтцтэй ирж байгаа л. Тэгээд ер нь бол конвенцийн үндсэн одоо гол зүйл юу хэлээд байгааг бол бүх нийт хүмүүст конвенцийн зөвлөмжийг ойлгуулаач. Хоёрдугаарт юу хэлж байгаа нөхөр шийдвэр гаргагч нарт энэ зүйлийг одоо хэлж ойлгуулахгүйгээр бид нар бол цаашаа одоо явахд бол бас хэцүү байна. Эрхийг хангахад бол хэцүү байна л гэдэг ийм зүйл хэлээд байгаа. За тэгвэл хэдүүлээ 1-4 буюу те одоо нөгөө ерөнхий зүйл буюу төр засгийн хүлээх үүргүүдийг заасан байдаг шүү дээ тий. За энэ дээр яг өгсөн зөвлөмжүүдийг жишээлх юм бол жоохон тодорхой ярьчих хүмүүст ойлголтой. Одоо жишээлх юм бол та сая хэлсэн шүү дээ. Нэгдүгээрт энд төр засгийн хүлээх одоо конвенцэд нэгдэж орсон улсуудын хүлээх хамгийн нэгдүгээр үүрэг маань саяны хэлсэн дотоодын хууль тогтоомжоо конвенцийн үзэл санаа зарчимд нийцүүлэх арга хэмжээ аваач. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгуурлан гадуурхсан аливаа тийм зүйл залттай хууль тогтоомжоо иргэн харж одоо нэмэлт өөрчлөлтийг оруулж тэр ялгуурсан заалтуудаа тэр баг болгооч, арилгаач, тэгш боломжийг бий болгооч. За энэ хүмүүсийн оролцооноор шийдвэр гаргах төвшний оролцоог бас бодиттой баталгаатай болгооч гэдэг зөвлөмжийг бол өгсөн байдаг тий. Тэгэхээр Оянбаатар ах та өмнөх зөвлөмжийн дээр бас нэлээд нэг тайлан бичгээд оролцож исэн. Энэ тал дээр ер нь өмнөх зөвлөмжийг аваад манайхан бас хэрэгжүүлсэн тийм агж дэвшлэл гарсан юмнууд байгаа юу? Та энэ дээр юу гэж бодож байна? Конвенц гэхээр манайхан хуульчид одоо судалдагч гэдэг юм уу те их том баримт бичиг байлиг байх гэж боддог л доо. Тэгэхээр конвенц бол ерөөсөө ард түмний хооронд хийсэн улс орнуудын хооронд хийсэн гэрэл байхгүй юу. Нэгдүгээр нь та нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ эрхийг хүлээн зөвшөөрөөч. Тэр чинь бусдад адилхан нэр төртэй, нарийн чанартай ийм хүмүүс шүү дээ. Хоёрт нь илүүдийг энэ хүмүүсийн эрхийг хангах талаар зохицтой арга хэмжээнүүд аваач. За гуравт нь эрхийг хамгаалах чиглэлээр бас тодорхой юмнууд хийгээч. Гэхдээ дээрээс нь шийдвэр гаргаж энэ хүмүүсийн оролцоогоор битгий юм шийдээч тий. Энэ хүмүүсийн санаа бодлыг ямар ч хүн өөрөө санаа бодлоо илэрхийлэх юм боломжтой байдаг учраас тэрийг авч хэрэгжүүлээч гэдэг. Энэ утгаар нь ингээд зөвлөмж өгч байгаа. Тэгэхээр хүний тогтсон хандлага гэдэг бол их удаан хугацаанд өөрчлөгдөж юм байна. Хуучин бид нар эрүүл мэндийн загвар, хадмжийн загвар их олон жил явцсан учраас конвенцэд нэглэн ороод конвенцийг хэрэгжүүлэх зөвлөмж ирлээгээл шууд өөрчлөлт хийчихдэггүй юм байна. Бид нар олон жил энэ хандлага одоо бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдад адилхан гэж хардаг хандлага бий болчлоо шүү дээ, төлөвштэй. Энэ бол маш олон жилийн үйл ажиллагааны үр дүн байхгүй. Тэгэхээр зөвлөмжүүд тэр дараа хэрэгжихэд бас төвөгтэй байл юм байна. Хоёрт нь засгийн газарт ирж байгаа зөвлөмж учраас шийдвэр гаргах төвчний хүмүүс маань энэ зөвлөмжийг та хэрэгжүүлээч гэхгүй хөгжлийн бэрхшээлтэй ирэх зөрчилдөд нэ гэдэг юм хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр засаг төрийн төвчөнд энэ зөвлөмжийг ойлгуулах гэдэг инквин төрөө хэлсэн энэ бол аюулгүй чухал ажил. Тэгэхээр засаг төр маань одоо сонгуулаар
4 жил ингээд солигдоод ойлголт нь гайгүй болоод явж исэн шийдвэр арга төвчний хүмүүс маань дараа нь ахаа солигчдаг тий. Энэ байдлууд бас энэ зөвлөмжийн хэрэгжилтэнд нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээд энэ дэр нэг зүйл хэлчихв би дундаар нь хараад байна. Яг сайн хэллээ. Конвенцийн хэрэгжилтийг хангад мэдээ төр засаг үүрэгтэй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хамгаалах чиглэлд явуулдаг байгууллагуудын тогтвортой, идэвхтэй, зогсолтгүй, тасралтгүй те энэ үйл ажиллагаа бол маш чухал. Яг нэг сайн хэллээ шүү дээ. Төр засгийн бол өөрчлөгддөг тогтвортой биш те. Тэгэхээр бид нар ийм зөвлөмж ирсэн, бид нар ийм эрхтэй, та нар энийг ийм арга хэмжээ авах үүрэгтэй гэдгийг байнга сануулж, өөрийнхөө оролцоог бодиттой болох дуу хоолойгоо байнга ингээ гаргаж авах ингээл хамгийн наад захтаал тэгдэг шүү дээ. Өөртөө бид нар таяга бариад нийгмийн дунд явна гэдэг чинь хүмүүсийн дунд та нар энийг хэсэг чинь хөгжлийн бэрхшээлтэй юм байна гэдгийг сануулдаг. Өөртөө хийдэг тий. Бид нар ингээд энэ болохгүй байх шүү, энэ зүйлийг гэдэг гаргаж хэлж байгаа нь өөрөө энэ ойлголтыг нэмэгдүүлэхэд маш чухал гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ конвенцийн зөвлөмжийн конвенцийн хэрэгжилтийг хангахад та бид нар өөрөө мэдлэгтэй, мэдээлэлтэй, дуу хоолойтой байх нь маш чухал. Тэгээд өнөөдөр манад бидний явуулж байгаа энэ подкаст маань энэ ойлголт нэмэгдүүлэх бас ингээд хүчээ нэгтгэх те хамтдаа явахад бас хувь нэмрийг оруулж байгаа зүйл гэж хараад байгаа шүү дээ. Тэгээд зөвлөмжийн хэрэгжилэхэд бол төрийн бус байгууллага төр засгийн одоо хийх ажлаас гадна энэ подкастыг сонсож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний гэр бүлийнхэн эцэг их асраа хамгаалагч айгүй чухал үүрэгтэй. Гэрлээ түрүү хэллээ шүү дээ. Нэг хүн гудамжинд гараад хөгжлийн бэрхшээлтэй хүн явхад одон нийт одоо яаж хардаг бас ингэхээр энэ хүн зориулээд яаж дэд бүтцийг бий болгох уу те? Яаж одоо энэ хүн туслах уу гэдэг сэтэл төрж яадаг учраас энэ үл өөрөө нөлөөллийн айгүй том арга хэмжээ. Тийм учраас манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө энэ зөвлөмжийн хэрэгжилсэн дээр нь нэлээд идэвхтэй оролцох шаардлагатай гэж ингэж харж байгаа. Тий. Тэгэхээр ер нь одоо өмнөх энэ конвенц бий болсноос хойш ерөөсөн Монгол улсын засгийн газар за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ажиллаж байдаг төрийн бас байгууллагууд яг юу хийсэн бэ гэдгээ бичээд тэгээд албан ёсоор тайлагнад хороонд очиж тайлагнад. Тэгээд 2015 онд бол манай хамгийн анхны зөвлөмж ирсэн. Анхны зөвлөмжийг ирэхэд төр засагчиг одоо хүлээж аваагүй, төрийн бусуудчиг сайн ойлгоогүй, ингээд яахыг мэдэхгүй ингэж явсаар байгаад өнгөрсөн. Тэгээд дараагаар нь хугацаа болсон бид нар дахиад тайлан бичсэн байгаа байдлаа бичсэн. Тэгээд сая бол энэ 9 сарын 8-нд үстэй тийм ээ. 2 дахь зөвлөмж, 2 3 дугаар тайлангийн зөвлөмж хэлэлцээд тэгээд зөвлөмж ирж байгаа. Тэгээд энэ зөвлөмжийг үзээд ер нь бид нар бол олон нийтэд ойлголтыг илүү их өгөх хэрэгтэй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдөө илүү их оролцуулж иж бас эрхийн тухай, үүргийн тухай асуудлуудыг ойлгох юм байна гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр би энэ дээр нэг зүйлийг бас энэ эрхийн тухай ярьж байгаа учраас бас зориулж хэлье гэж бодоод байдаг. Яагаад гэвэл ямарваа нэгэн явж байгаа үйл ажиллагааны оролцогч талууд гэж их одоо чухал зүйлүүд байна. Нэг талаас төр засгийг бид нар төр засаг гэдээ яриад та нар энэ ойлгосонгүй юм хийсэнгүү гэдэг ингэдэг. Нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийнхэн бас өөрсдөө илүү их сайн ойлголтуудтай болох гэдэг асуудал их чухал. За дээрэс нь төрийн бус байгууллагууд төр засаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэдгээрийн арга гэрийнхэн нийт хүмүүст ойлголтыг нэмэгдүүлэх гэдэг энэ зүйлүүдийг энэ гурван тал илүү их ойлгож хоорондоо одоо ойлголцож чадвал илүү их шийдвэрт хүрч чадна. Ингэснээр юм бол яг ард нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс, бусад нийт хүмүүс ашиг хүртэх юм боломжтой юм болж байгаа. За тэгээ энэ зөвлөмжийн төрөнд бол нэгдүгээрх нь бол хууль эрх зүй гэж ингэж ярьлаа тийм ээ. Хоёр дахь нь бол ерөөсөн мэдээлэлтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн одоо өмнөөс дуурч байгаа төрийн бас байгууллагууд хамгийн сайн мэдээлэлтэйгээр шийдвэр гаргадаг ийм процесс руу илүү их яваач гэдэг ийм л зөвлөг зөвлөд байгаа. Тэгэхээр энэ нь юу гэж байгаа вэхээр одоо улсаас гарч байгаа олон улсын хэмжээнд баримталж байгаа бичиг баримтуудыг илүү их судалж үзэх хэрэгтэй. Одоо бид нар бол дэлхийн нийтийн хэмжээгээр нэг төлөвлөгөөтэй явж байна. Доктортой хөгжлийн зорилт гэдэг том бичиг баримттай явж байна. За манай Монгол бол 20-50 гэж бодлогын бичиг баримттай алсын хараатай явж байна. Эдгээрт бид нар тэгвэл ямар хувь нэмэр оруулах юм? Энэ ирж байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр бид нар ямар одоо зүйлд нь
хувь нэмрээ оруулах юм бэ гэж. Тэгэхээр чин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэг талдаа халамж хүртэх юм шиг ингэж хараад байдаг. Үгүй тэр хүмүүс өөрсдөө одоо жишээ нь гадуур гараад явж гин түрүүнд бид нар ярьлаа тийм ээ таягтай хүн ингээд явлаа гэж бодоход тэр хүнийг харж чад бусад хүмүүс нь тэр хүмүүсээс суралцдаг. Эн чинь бол боловсролын бас нэг том одоо хөрөнгө оруулалт явж байна. Тэр хүнтэй хамт сураагүй тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт байгаагүй хүмүүс хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт ерөөсөй байдаггүй. Одоо жишээ нь би бол 70-80 оны сурагч. Намайг сургууль сурж байхад бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд манай анги манай сургуульд байгаагүй. Ерөөсөн суулгадаггүй ийм л байсан. Зөвхөн халамж өгчөөд гэрт нь байлгаад байдаг сурж болохгүй гэдэг ийм л зарчимтай байсан шүү дээ. Тэгээ харин 90 оноос хойш бид нар өөр систем шилжснээс хойш бол аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ил гаргаж одоо бусдын нэгэн ажиллаар явах ёстой юм шүү гэдгийг хэлж ойлгуулж ингэж явж байгаа. Энэ үн дээр бол конвенцийн зөвлөмжүүл илүү хүчтэй одоо нөлөөлж орж ирж байна. Тийм учраас төрийн бодлогын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулах гэдэг асуудал бол их чухал. Өөрөөсөө тэр хүний өмнөөс бид нар шийдвэр гаргах гэдэг чинь бол өөрөөсөө одоо бас л дутуудууд юм гэл байж таараа шүү дээ. Ийм зүйлүүд байх шиг байхамаа. Тэгээ конвенц батлагдсанаас хойш бас Монгол Улсын засгийн газар тэгээ хөгжлийн бэрхшээлтийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа гэдээ бидний хэдэн нөхдүүд бас зүгээр суусангүй те. Яг конвенцэд нийцүүлээд эрхийн тухай хөгжлийн төлөвний эрхийн тухай хууль гэдэг 2016 онд батлуулсан. 78 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ Монгол одоо 800 гаруй хууль байгаа. Энэ бүгд өөрчлөлт оруулна, конвенцэд нийцүүлнэ гэхээр бас цаг хугацаа орж байгаа тийм. Тэгэхээр манай иргэд яг энэ хөгжлийн төлөвний эрхийн тухай хуулийнхаа заалтуудыг ойлгоод яг авах ёстой юмаа шаардаад сурах нь нэг чухал асуудал. Энэ талаар бас конвенцийн зөвлөмжөнд иргэдийн оролцоог ухамсартайгаар мэддэгтэйгээр утга учиртайгаар оролцуулаа гэдэг нэг зөвлөмж ирсэн байна тийм учраас иргэд маань өөрийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр ямар хууль эрх зүйн орчин байдгийг, ямар байгууллагууд ажилладгийг, ер нь би юу хүртэх ёстой юм гэдгийг мэдж аваад тэр мэдээлэл дээрээ тулгуурлаад нийгмийнхээ одоо шинжилгээний тал дээр энэ хандлагыг өөрчлөх тал дээр өөрийнхөө хандлагыг бусдын хандлагыг өөрчлөх тал дээр ухамсартайгаар оролцох тал дээр зөвлөмжийн нэг хэсэг нь анхаарал чиглүүлсэн байгаа гэж. Тэгээ яг энэ өгсөн зөвлөмжтэй холбогдуулаад одоо жишээлх юм бол боловсрал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрал эзэмших эрхийн талаар жоохон нэг жишээтэй ярих гэж бодож байна. Тэгэхээр яг энэ конвенц маань за хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрал эзэмших хэрэгтэй гэдгийг тунхаглаа заагаад өгсөн конвенц 24-р зүйл. За энэ 24-р зүйлийн гол одоо агуулга концепц нь юу гэдэг вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд насан турш хүмүүс маань ямар нэгэн байдлаар боловсралыг эзэмших хэрэгтэй, бусдын адил тэгш хэрэгтэй. Энэ нэрхээ хэрэгжүүлэхдээ яг өөрийнхөө оршин амьдарч байгаа газар боловсролын үйлчлэгэнд хамрагдах эрхтэй талаар заагаад өгсөн. Яагаад ингэж тусгаалan заасан бэ гэхээр өмнө нь нөгөө эмнэлэг халамжийн загварын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг юу гэж харддаг байсан бэ гэхээр энэ хүмүүсийг тустай юм шиг авч үздэг байсны учраас бидний нөгөө тусгай сургуульд сургадаг байсан шүү дээ. Тэр тогтолцоо маань өөрөө бүх бат явсан. Энэ маань өөрөө нийгэмд нөгөө буруу ойлголтыг бий болгоход одоо нэлээд хувь нэмрийг оруулж байгаа юм үзэгдлээсэн. Тийм учраас конвенц маань энийг халаад тэгш амруулах боловсрал гэдэг шинэ ойлголтыг оруулж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд бэрхшээлийн онцлогоос үл хамааран одоо бусдын дунд орж суралцнаа гэдгийг заагаад өгсөн. За тэгэхээр дараагийн асуудал гарч ирж байгаа. Би хараагүй. Би бусдын дунд ингээд зүгээр ороод суугаад суралцж чадах юм уу гэдэг асуудал гарч ирэхэд конвенц маань бас энэ асуудлыг зохицуулаад өгсөн. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг маань тодорхой нэг бие эрхтний цогыг бэрхшээлтэй байгаа харахгүй, сонсохгүй, бусдын адил одоо чөлөөтэй хөдөлж чадахгүй, сэтгэж чадахгүй ч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө орчны саад маань байгаа. Тэгвэл энэ ийм газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурахад орчны хүртээмжтэй болгоо. Миний хараагүй байдлаас ингээд надад учирж байгаа саад бэрхшээлийг багасгах, арилгах чиглэсэн тэр нэмэлт тохиргоонуудыг хий. Надад одоо бариалаар ном хэвлж өгдөг юм уу? Надад одоо бариа самбар шивэр өгдөг юм уу те? Ингээд нэмэлт тэр хэрэгцээг нь үнэлээд тэрэнд нь таарсан, нийцсэн
одоо тоног төхөөрөмж, хэрэгсэл, арга зүй, арга барил, орчин нөхцөлийг бий болгох буюу тэр тохирох хэрэглэгдэхүүнийг хангах тухай ингээд энэ конвенцийн 24-р зүйлийг ингээд та нар уншаад үзэх юм бол хэд хэдэн зүйлийг ярьсан байгаа. Тусгаарлахгүй тэгш амруулан сургана. Энэ хүмүүс шаардлагатай тохиргоо хэрэглэгдэхүүн хэрэгслийг бий болгоно, дэмжих үйлчлэгийг бий болгоно. Багш нь одоо энэ хүмүүстэй яаж ажиллаж арга зүйгээр хичээл заахаа гэдгийг сурсан байх ёстой ч гэдэг юм ингээд цогцоор нь заагаад өгсөн. За тэгвэл хэдүүлээ ярил л да. Энэ зөвлөмжийн хүрээнд биднэрт яг юу зөвлөсөн юм бэ? Тэгэхээр Монгол улсад хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах, тусгаарлах байдал байна. Энийг багасгаа. Энэ хүүхдүүдийг ердийн сургуульд сургаа. Ердийн сургуульд сургахад нь сургуулийн хүртээмжтэй олгоо. Багш нар арга зүгээ мэдээ. Энэ хүүхдүүдийг нөгөө туслах хэрэгсэл, ном сурах бичгээр нь хангаа гэж заагаад өгсөн. Гэтэл бид нар энэ зөвлөмжийг, энэ конвенцийн зүйл залтыг мэдэхгүй байснаар болоод хүүхдүүд маань сургуульд сурахад одоо хараг үгэд сурахад барил ном сурагчаар хангагдчих чадахгүй. Тэгэхээр үүнийг бид нар арилгахын төлөө бид нар ч ярина таа ч гэсэн одоо өөрийнхөө орон нутагтаа өөрийнхөө тэр орчин тойрондоо ийм үзэгдэл гарах юм бол үүнийг тэмцэх, эсэргүүцэхтэй холбоотой үгээ хэлж тий үүнийг одоо цаашид тасан зогсоох дээр бид нар ажиллах хэрэгтэй болж байгаа. Гэтэл үүнийг бид нар мэдээгүй улмаас тэгш амруулах гайл ердийн сургуульд тусгай анги нээчихэж байна. Тэгэл тусгай анги нээгээл нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарласан ангид сургаад бид нарт тэгш амруулж штэ гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр чин энэ бол биш штэ тэгш амруулах. Нөгөө конвенцийн үзэл санаанд чинь нийцэхгүй байгаа юм. Тэгэхээр та бид нар энэ конвенцийн зарчмыг мэдснээр, зөвлөмжөө мэдснээр тусгай анги нээгээд авах юм бол үүнийг бид нар хүлээн зөвшөөргүй тасан зогсоох арга хэмжээ аавна гэсэн үг. Бид нар хүүхдүүд маань барил ном өгөхгүй ч гэдэг юм уу, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд дохионы орчуулга өөрчлөлтөөр хангахгүй байх юм бол хангах чинь та нарын үүрэг гэдэг асуулыг гаргад тавьдаг. Ингээл тал талдаа бид нар ингээд дуулаагаа гаргаад үүний төлөө явах юм бол нөгөө бидний эрх чинь бодтой болох гоо нөгөө конвенц маань эрхчлэлт нь хангалттай болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр өөр энэ дээр манай тэгэхээр энэ конвенцийн тухайн асуудал яриад зөвлөмж гэж яриад байна. Тэгэхээр энэ бол конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улс яг өнөөдөр ямар байна вэ? Тэгээд энэ дээр ер нь яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг зөвлөмжийг л конвенцийн эрхийн хороо Монгол улсад өгж байгаа зөвлөмж. Тэгэхээр энэ зөвлөмж дээр юу гэж зааж байгаа вэхээр би бас нэг шинээр ойлголт энэ дээр орж ирсэн гэдгийг бас хэлэх гэсэн. Яагаад гэвэл бид нар нөө бие дааж амьдрах гэж. За конвенцийн 19 дугаар зүйл. Яг энэ үнний одоо эсрэг талд юу байна вэ гэхээр конвенцийн 26 дугаар зүйл habilitation гэдэг ийм одоо habilitation гэж байгаа нөхөн сэргээх гэж манайх чинь тэгж орчуулж явж байгаа баг. Тэгэхээр энэ дээр юу хийх ёстой юм бэ? Энэ үнэ хийснээр бид юу одоо хийх гээд байгаа юм гэхээр институцийг гэж одоо тусгаарласан байгууллагыг яах гэж байгаа вүлээ? Ер нь институт гэхээр нөгөө хөгжлийн бэрхшээл дээр гэдгийг тусгаарлаад байгаа. Тэр байгууллага энэ тусгай сургуульч ээж болно, янз бүрийн сургууль дээр ч л байна. Тийм маш олон газрууд байна. Тэгэхээр энэ тусгай байгууллагуудыг одоо саармагжуулах, тараах, тийм тараах гэдэг энэ чиглэл рүү бид нэр явах хэрэгтэй гэж ингэж үздэг. Тэгэхээр тэнд байсан хүмүүсийг ингээд гудамд гаргаад хайчих юм уу гэдэг ийм ойлголт хүмүүсийн дунд гарч ирээд байгаа. Тэгтэл тэнд байгаа хүмүүсийг орхих биш. Тэдгээрийг бол нийгэмшүүлэх гэдэг асуудал дээр илүү их ярьж тэр одоо habilitation-ыг тэр нөхөн сэргээх юмнуудыг илүү их хийх ёстой ийм болж байгаа. Конвенц бол энүүнийг бол илүү их зааж өгсөн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ерөөсөө нөгөө хуучин тэр эмнэлгийн халамжийн загварт байх үед бол зүгээр л тэр хүн бол гадуур гарч болохгүй. Энэ хүн бол сурч болохгүй, хөдөлмөрлж болохгүй, бусдтай адилхан байж болохгүй гэдэг ийм чиглэлээр яваад хорчихсон байсан учраас энүүнийг л одоо задлж илүү их олон дотор гаргаж явах гэдэг энэ зүйлийн энэ санааг бол конвенц өөрөө 26 дугаар зүйлээр бол хэлж өгсөн. Тийм 19 26 26 бие дааж амьдрах ёстой, нийгмийн дунд байх ёстой гэдэг. Тэгэхээр тэр институцийг тэр тусгаарласан байгууллагыг одоо тарааж үйл ажиллагааныхын чиглэлийг өөрчлөхгүйгээр бол бид нар одоо бие дааж амьдруулах гэдэг зүйл рүү байж одоо тэрнийг сайжруулах боломжгүй байгаа юм. Бүгднгийн бие даалгана гэд одоо бүгднгийн тэрний болиол гаргах биш. Аажмаар одоо шилжих төлөвлөгөө хийж ингэж явах гэдэг энэ асуудал байна. Тэгээ ер нь монголчуудын хувьд энэ 92 оноос хойш нийгмийн шилжилтийн тухай энэ асуудал дээр бол манайхан ч одоо нэг шууд тэрнийг нэг асуудал ярихаар шууд шүүрч аваад одоо бүгднгийн маргааш нь тогтоол гаргаад
гинт өөрчлөөл байгаа юм байхгүй болгоод ингээд явчих гэдэг нэг ийм айхтар алдаатай юм яваад байдаг шүү дээ. Тэр юм шиг бол явж болохгүй л дээ. Аажмаар. Жишээ нь одоо манайд халамжийн асрамжийн газрууд гээл 6 асрамжийн газар, 7 асрамжийн газар гээл одоо төвлөрсөн байна. Шар хадны имлэг гээл байж байна. Эдгээрт байгаа хүмүүсийг тэгвэл тэр дүүргийнх нь асрамж тэр дүүргийнх нь имлэгүүдээр дамжуулаад гэр оронтой одоо асран хамгаалагчтай хамт тэрнийг илааршуулах ямар боломжууд байгаа гэдгийг судалж үзхийг л хэлж байгаа ш. Тэрнээс шууд тэр шар хадны асрамжийг бүгднгийн тараагаад байхгүй болгох гэж байгаа юм бол байхгүй. Үгүй гэж ойлгож байна тийм. Шууд хаажих тухай асуудал биш байхгүй юу? Тэгээ нөөбөөс ирсэн зөвлөмжийн нэг бас чухал зүйл нь жишээ нь гэрлээ ярьлаа босгорол тэгээд өгснөтэй хүнийг хамруулах тухай энкойд бие даамдрах тухай гэдэг ярьлаа тий. Тэгэхээр энэ эрхүүд чинь салангад байдгүй маа. Энийг хамтдан хийх ёстой. Нэг хүнийг эрхээ илүүхийн тулд тэр салбарын усууд нь яаж оролцох ёстой юм бэ? Тийм учраас салбар хоорондын уялдааг та хангаач гэдэг имийг ингээ оруулж ирж байгаа. Тэгэхээр сургууль сурч байгаа хүүхэд маань хадамжаа үйлчлэгээ яаж авах юм? Эрүүл мэндийн үйлчлэгээ яаж авах юм гэдэг юмнуудыг бид нар тогтолцооны хувьд нь бас өөрөөр харах зайлшгүй шаардлага байгаад байгаа тийм. Ер нь хүний эрхийг хангах гэдэг энэ ойлголт энэ бичиг баримт одоо хууль дүрмээс илүү олон нийтийн ойлголтыг одоо зөв болгох гэдэг асуудал бол хамгийн чухал зүйл нь. Тэгэхээр олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх гэдэг энэ зүйлийг бол конвенцийн хороо бас Монгол улсад зөвлөсөн. Ерөөсөн хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг илүү их одоо нийт хүмүүст ойлгуулаач ялангуяа шийдвэр гаргагч нар ойлгуулах энэ асуудлыг хийгээч. Тэр хөдөө орон нутагт хаягдчаад байгаа юм сонсч дуулж мэдэхгүй байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, арга гэрийнх нь хүмүүс, нийт хүмүүст ер нь хөгжлийн бэрхшээл гэж ямар юмнаас болоод яагаад бий болоод байна уу гэдэг энэ зүйлийг илүү их ойлгуулаач. Тэгээ бий болчихсон байгааг нь яаж бид нар одоо бие даалгахын, яаж нийгэмшүүлэхийн, тэгээ бусад үйл ажиллагаанд яаж оролцуулах уу гэдэг дээр бол илүү их анхаарал тавьж ажиллах нь бол их чухал. Мэдээж хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт өөрийнхөө одоо хувь хүнийхэн тухай хөгжил бууралт энэ зүйлийг ойлгохгүйгээр бол бид нар хүний эрхийн тухай асуудал ярих гэдэг асуудал их хэцүү ойлгохгүй байна. Ягаад гэвэл одоо ингээл 25-аас 40 насч байдаг юм уу за ингээд залуу байх үедээ бол хүн бол энэ чигээрэл байх юм шиг л бодоод байдаг. Тэгтэл нас ахаад гөгшрөөд ирэхтэн зэрэг л чадвар алдагдаад ирэхээр л за эн чинь яах вүлээ би ер нь яаж амьдрах вүлээ гэдээ ингээд бодоод байдаг. Тэгтэл энэ хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг олон нийтэд эрт ойлгуулж чадах юм бол бид нар бол илүү их одоо найрсаг, илүү их нийтч ийм сайхан нийгмийг бид нар бий болгоход бол энэ бол их чухал үүрэг гүйцэтгэх нэг талдаа, нөгөө талдаа бол хувь хүний эрхийг бол хангахад энэ ойлголтыг нэмэгдүүлэх гэдэг нь их чухал юм байна л гэж ингэж бодож байгаа. Тийм дээр зөвхөн нэг зүйл хэлэх гэсэн. Одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй ингээл асуудал гэж ярихаар зарим хүмүүс магадгүй өөрт нь хамааралгүй юм шиг те ингээд том жиргээ хандаж магадгүй. Тэгэхээр сая их үндгаа хэллээ штэ. Ингээд за тухайн үед те ингээд залуу сайхан явхад ирч хүчтэй явхад маргааш юу болохыг хүн мэдэхгүй те. Ингээд хөгжлийн бэрхшээлийн асуудал ярихаар ингээд та одоо анхаарахгүй ч гэдэг юм уу анхаарал тавихгүй гэж болох юм. Гэхдээ дэлхийн нийт чинь бол одоо өөр чиг хандлагаараа явж байна л да. Түрүү нөгөө доктортой хөгжлийн зорилтыг явсан. Тэгээд олон хүний эрхийн бичиг баримтууд байна. Дэлхийн нийтийг нэг таймнаар зэрэгцэн оршуулын нөгөө хүнлэг инэрэнгүү тийм сайхан одоо нийгмийг бий болгоё гэхээр хүний эрхийн асуудлыг ярихаар нөгөө эрхээ эдэлж чадахгүй бүлгүүд, эрхээ эдэлж чадахгүй нийгмийн зарим хэсгүүд байгаад байна гэдгийг олж харсан учраас энэ хүмүүсийн эрхийг баталгаатай болгож байж, эрхийг хангаж байж бид нар чи хамтаараа сайн сайхан нийгэм бүтээж чадах юм байна. Тэгэхгүй хин нэг бүлэг нь эрхээ эдэлж чадахгүй, боловсруулалтаа эзэмшиж чадахгүй гэртээ ингээд хязгаарлагдаад аслагдаад байгаа тохиолдолд бид нар нийгмээрээ сайн сайхан байж чаддгүй юм байна л да. Тэгмүнийг харсан учраас нөгөө доктортой хөгжлийн зорилт энэ бол нөгөө доктортой хөгжлийн зорилт 2015-аас 30 он хүртэл дэлхийн одоо хүний эрхийг хангаж хамгаалахад одоо гаргасан төлөвлөгөө гэж хэлж болно шүү дээ зорилтууд тий. Тэгээ энэ доктортой хөгжлийн зорилт чинь гоё ураа байгаа шүү дээ. Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй гэд.
Тэгэхээр энэ дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг чинь хөгжлийн гадна үлдчихдэг юм байна. Одоо эрхээ эдлэх боломжийг хязгаарлагддаг юм байна гэдгийг мэдсэн учраас одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал дэлхийн нийтээр маш их анхаардаг. Тэгээ ямар зөвлөмжийг өгж байгаа гэхээр ямар л бодлогын бичиг баримт гаргана, хууль дүрм хөтөлбөр гаргана, тэрэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж байгаа чи. Тусгахдаа эрхэт нь суурилсан хандлагаар тусгачээ гэдэг зүйлийг зөвлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зөвлөд маань ч гэсэн энэ асуудал маань ч гэсэн манай энэ конвенцэд тусгалаа олцсон байдаг зөвлөмжөн дээр ч гэсэн гарцсан. Тэгэхээр өөрсдийнхөө асуудлыг бодлого шийдвэрт ингээд яг зөв цагт нь зөв өнцгөр тусгуулахын тулд та бидний нөгөө конвенцийнхаа үзэл хандлага, утга санааг ойлгож мэдэх ямар хандлагаар нь бид нар бодлогод тусах юм бэ гэдгийг өөрсдөө мэдэх хэрэгтэй байхгүй юу. Зөвхөн бид нар зориулсан асрамжийн газар бариад өгөөч гэж та нар бол мэдээж хүсэл гаргах нь өөрөө одоо бидний эрхийн эсрэг конвенцийн эсрэг зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ямар асуудал бидний эрхийн асуудлыг ямар төвшөнд тий дэлхийн нийт үзээд байна. Бид нар ямар байдалтай энэ асуудалтай хандах вэ гэдэг дээр бид нар өөрсдөө маш сайн эрхийн мэдрэмжтэй ойлголттой байх болчиход байгаа юм л да. Тэгэл одоо би бас нэг зүйлд нь хэлж чинь. Эцэг эхчүүд маань жишээлх юм бол нөгөө монголчуудын нэг байдаг шүү дээ. Хүүхдээ хэд бөөцөлийг хайрлах гэдэг үднээсээ бүх зүйлийн урдуур нь орж хийгээл гэр орноос нь яг гарах тал дээр нь одоо юу гэдгийг аюултай нөхцөл байдалд орчинч гэдэг юм уу. Тэр нөгөө гарах боломжийг хязгаарлаа суугаад байдаг. Нэг талаас хайрлаад байгаа юм шиг мөртлөөс нөгөө талаас тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхаа гишүүнийхээ эрхийн өөртөө ингээд санаандгүй байдлаар зөрчих хандлага их гараад байдаг. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн эцэг эхчүүдэд чиглэсэн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх энэ арга хэмжээг бас системтэйгээр авч хэрэгжүүлээч гэгээд манай конвенцийн зөвлөмжөнд бол заасан байгаа. Тэгээ Оюнбаатаргаас нэг зүйлийг одоо бид нар яг хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвшөнд та жишээлх юм бол энэ дээр бас энэ зөвлөмжөд тусгагдсан зарим жишээ баримтыг яриач. Жишээлх юм бол нөгөө дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах гэдэг бас нэг залт яваад байгаа ч тий. Энэ тал дээр та бас ер нь энэ хадамжийн хандлага эрүүл мэндийн загвар маань өөрөө хүнийг хүн биш болгодог юм байна л да. Түрүүн гэрлээ хэллээ. Эцэгчүүд нь ингээд хөгшмөлтэй хүүхдээ бөөцөлөөд өмнөр нь орж юм хийгээд тэгэхээр хүн өөрөө юм хийхгүй бэлэн юм хараад бэлэн хоол идчихэд байхаараа нөгөө сэтгэх бодхон ч удаан болоод чадвар нь жалдагдаад өөртөө их хилэнж буураад ингэ явчихд юм л. Тэгэхээр энэ байдлыг засаач гэдэг талаас нь конвенцээр санаа хэлээд байгаа юм тий. Нөгөө талдаа бол ах トゥ нэг муу ах トゥ гийнхаа нэг муу хүнийг энэ муу хүн байна гэдэг ах トゥ гээс холдуулаад явж чаддгүй шүү дээ монголчууд тий. Ер нь хүмбэл тийм шүү дээ. Тэгэхээр хамтдаа хөгж юу. Тэр муу хүнээд тэтгээд хүн шиг болгоод хамтдаа байвал би одоо ингээд өөр хүүхдээ хөгшмөшөлтэй муу амьдрч ивэл эцгийн үед санаа зовоод унтж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан та нар одоо ч сэтгэлээч гэсэн санааг бас нэг конвенц өгöd байгаа байхгүй тий. Тийм учраас тэр аль болохоор хөгшмөшөлтэй хүүхдүүдээр аль хөгшмөлтэй хүмүүсээр өөрөөр нь ямар нэгэн байдлаар дохоо зангаагаар ч нэ шийдвэр гаргуулад тэрэнд нь хариу үйлдэл үзүүлээд тэрийг биелүүлэхийн төлөө ингэж яваач. Өөрөөр нь ямар нэгэн юмыг хариуцуулж хийж байгаа чи тий. Тэгвэл эн чинь өөрөө нийгэмд хариуцлагатай иргэн болж төлөвшөх юм аа гэдэг санаа бас энд давхар яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр өнцгөөс нь манай хөгшмөл төрөлд маань хараад энэ гэдэг нэг хүн хийхэ байхаар сэтгэхэ байгаад эхэлдэг тий. Бэлэн юм хараад эхлэхээр л нөгөө яаж олох уу гэдэг арга нь байхгүй болоод эхэлдэг. Тэгээ энэ чинь нэг амьдрах чадвар нь буурдаг юм байна л да. Тэгээ тэр өнцгөөс нь хараад аль болохоор нөгөө хүүхдтэй хайртай юм бол хөгшмөлтэй гэрүүл хийгээ гişүүд хайртай юм бол одоо аль болохоор өөрийг нь бие даадгаж сургах, өөрөөр нь юм хийлгэх тэр чиглэл рүү яваач гэдэг оролцоог нь ханх гэсэн ийм юм л хэлээд байгаа байхгүй тий. Тийм. Тэгээд энэ дэр яг нөгөө сая ярьж ин өөрсдийнх нь оролцоог ханх гэдэг. Тэгэхээр оролцоотой нь холбогдуулаад оролцоог нь хязгаарлаж байгаа хэд хэдэн зүйл байгаа. Сая Оюнбаатарх ярьлаа. Гэр бүлийн гишүүдийнх нь хандлага одоо хөгжлийн бэрхшээлтэй талын асуудыг ойлгож байгаа байдлаас нөгөө бөөцөлөөд хайрлаад байгаа мөртлөө нэг цаадлаараа тэр хүүхдтэй гишүүндээ ингээд боломжийг хязгаарлаад байгаа. Гэтэл нөгөө талаас нөгөө нийгэмд ингээд бүх бат олон зуун жилээр оршиж ирсэн нөгөө биднэрт хандах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нөгөө эмнэлгийн загвар, халамжийн загвар гэж бид нар дахин яриад байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө бас системийн хүрээнд бүх бат ингээд
бугшчдаг юм байна л да. Энийн нэг хэлбэр нь юу вэ гэхээр конвенцийн 12 дугаар зүйл байгаа. Хуулийн өмнө тэгш байх гэдэг. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа нөгөө оюуны сэтгцийн бэрхшээлтэй хүмүүсийг энэ хүмүүс чинь сэтгэн бодож чадахгүй, бие дааж чадахгүй гэдэг нэг ойлголтын үндсэн дээрээс эдгээр чинь эрх зүйн чадамжгүй. Эрх зүйн чадамжгүй чинь нийгмийн харилцаанд бие дааж чадахгүй, сонголт хийж чадахгүй, шийдвэр гаргаж чадахгүй. Энэ хүмүүсийн өмнөөс хин нэгэн хүн одоо өмнөөс нь бүх зүйлийг нь одоо шийдвэрийг гаргаж байна. Эд хөрөнгийн захиран зарцуулах ингээд одоо манай нэг иргэний хуулинд байдаг штэ. Одоо шүүхээр өдөр тутмынхаа үйл ажиллагааг одоо хариуцсан хийж чадахгүй хүнийг эрх зүйн чадамжгүй тооцоо. Эрх зүйн чадамжгүй тооцсон хүн асар хамгаалгч харгалзан дэмжигчийг тогтоо. Тэгээ тэр хүн өмнөөс нь бүхэл хилцэл гэрээг нь хийжээгээ те. Тэгэхээр яг энэ одоо бүх бод оршиж ирсэн энэ тогтолцооны эсрэг конвенц зогсож байгаа. Конвенц юу гэж хэлж ийм нэхэр хүн болгон тэр хөгжлийн бэрхшээлтэй байгаа эсгээс үл хамааран хууль шүүхийн юм тэгш юм аа. Энэ хүмүүсийн тэр эрхэм хүн болж төрсөн л бол тэр хүн бол үнцэнтэй юм аа. Энэ хүн бол одоо эрхэм чанар эрхэм зэрэг энэ хүнд байгаа бусдын адил юм аа. Үүнийг нь конвенц хүлээн зөвшөөрсөн учраас энэ хүн бол хууль шүүхийн юмд бусдад адил юм шүү. Тэр эрх зүйн одоо шийдвэр гаргах боломж байгаа, сонголт хийх боломж байгаа. Харин тэр хүнийг шийдвэр гаргаж сонголт хийх боломжийг нь бий болгохын тулд дэмжлэгтэйгээр шийдвэр гаргахад нь чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлээ гэдэг зөвлөмжийг өгчөд байгаа байхгүй юу. Тэгээ амьдрал дээр байдаг штеп. Манай дээр ч гэсэн гардаг нөгөө хөгжлийн сэтгцийн бэрхшээлтэй хүмүүсийг нөгөө шүүхээс эрх зүйн чадамжгүй тооцоод хүмүүсийг өмнөөс нь гэрээ хэлцлийг хийгээд асран хамгаалагч томилцсон. Гэтэл амьдрал дээр ямар кейс гардаг вэ? Тэр хүмүүсийн өмнөөс тэ гэр орон байр савын зараад одоо бүр ингээд тэр хүмүүсийн эрхийг нь ноцтойгоор зөрчиж байгаа тийм тохиолдол кейсүүд бол нэлээд байдаг бидний амьдрал дээр. Тэгэхээр үүний эсрэг бол конвенц зогсож байгаа. Үүнийг ч гэсэн бид нар ойлголттой байж ийм асуудал гарах юм бол бас таслан зогсоох тийм дээр ингээд тал бүрээсээ бид нар хамтаал тэмцэх шаардлага гараад байгаа байхгүй юу? Энэ бол конвенц өгж байгаа нэг зөвлөмж жишээ байгаа. Тийм. Тэгэхээр конвенцийн бас нэг өгж байгаа ер нь бүх хүмүүст санаж байгаа ч эдгээрийг бүгдэнд нь хүргээч гэдэг ингээд хэлээд байгаа. Ойлголт нэмэгдүүлэх 8 дугаар зүйл гэж. Одоо конвенцийн 8 дугаар зүйл ойлголт нэмэгдүүлэх гэдэг. Мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх гэсэн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч гэсэн өөрсөнд нь одоо ойлголтыг нэмэгдүүлэх гэдэг энэ асуудал байна. Нөгөө талдаа одоо эцэг эхчүүд асран хамгаалагч нар за мэдээ тэд нар бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт байж байгаа учраас мэдээж бусад хүмүүсийг бодвол мэдээж ойлгож байгаа. Баг боловчиг ойлгож байна. Гэхдээ ямар байх ёстой юм бэ гэдгийг бол нөгөө хуучин системээрээ өөрийнхөө байсан төвшөнд л ойлгоод байна шүү дээ. Одоо хайрлах ёстой, хамгаалах ёстой гэдэг боловч гэж өөрөө ойлгож байгаа боловч нөгөө хитрхи бөөцөөсөргээд түрүүнд Оюнбаатаргоо хэллээ тийм. Хитрхи бөөцөөсөргээд нөгөө хүн бие дааж чадах юм болчдөг. Тэгээ энэ юутай холбоотой байгаад байна уу гэхээр ерөөсөн нийт хүмүүс хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт муу байгаагийн бас нэг шинжлэл гэж ингэж харж байгаа. Тэгээ тэр нь юу хөхтөн зэрэг хүн болгон өөрөө ямар нэгэн байдлаар энэ явж байгаа насандаа бэрхшээлтэй бол заавал тулгардаг. Хүүхэд байхад одоо энгийн хүмүүс ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн ялгаа байхгүй бүгдээрээ л төрийн хамгаалтанд байдаг үсттэй тийм ээ хүүхэд байх ёстой гэдэг ийм хуульт. Тэгээ бусад хүүхдүүдтэй ижилхэн хэмжээнд гаргалгүй энэ манай одоо бас нэг жоохон хайрлаж явахгүй болохгүй хүн за энэ бас нэг одоо хамгаалж явахгүй болохгүй шүү хой чи гэдэг ингээд бөөцөөлөд ирэхээр нөгөө хүүхэд чинь бол амьдрах чадвар нь бас буураад байна. Нөгөө талдаа монголчууд бол бас хэтэрхий их ерөөсөө одоо сүүлийн үед ч гэсэн нийт хүмүүстүүдийг илүү их одоо хайрлаж байгаа гэдгээр хүнээр юм хэлүүлэхгүй байна. Хүний энтэй хамт амьдруулахгүй байна. Энд чинь энэ асуудлууд бол зөндөө гарч байна. Энээсээ болоод нөгөө эрхийн зөрчигдөд байдаг ийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ үнийг бол өөр дөр ч гэсэн тэр чадвар алдалт гэдэг юм ирдэг гэдгийг бол хүн болгон л ойлгох хэрэгтэй. Хүн болгон л мэддэг байх юм бол одоо ялгуурлан гадуурхалтай асуудал энэ эрхэн зөрчигдөх асуудал энэ төр бол бас харьцангуй гайгүй болох байхаа гэж ингэж боддог. Нөгөө талаар бол бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс ерөөсөө энэ чигээр байх юм шиг ингээд бодоод байдаг. Тэгтэл энэ чинь ард нь өчнөө зовлон байна. Одоо өөр чадвар алдалт өчнөө олон гарч ирнэ. Тэгэхээр энүүнийг бодож одоо бодлогын бичиг баримт дээр энүүнийг хийхгүй байгаагаас болоод бид нар чинь бүх юмнаас ингээд гоцорчоод байна шүү дээ.
Энэ бол бас нэг одоо эрх зөрчигдөх хамгийн том зүйл байх гэж би бол ингэж боддог. За тэгвэл нэг юм дээр асууж хоёроосоо. Одоо ингээл за конвенц гэдэг нэг гоё бичиг баримтын те хүний эрхийг хамгаалсан. За зөвлөмжийг өгчээ. За эхний зөвлөмжийг аваад Монгол улс за бидний зүгээс ингээд тухайн үед нь хэрэгжлийг хангах тал дээр бас анхаарч ажиллаж чадсангүй. Одоо ингээ 2 дахь 3 дахь тайлангийн хэрэгжлийг хангаж хийсэн зөвлөмж ирсэн. Тэгвэл одоо энэ зөвлөмжийг ингээд нодон 8 сард манай Монгол улсад ирүүлсэн. Яг энэ зөвлөмжийн мөрөөр хийж байгаа ажил байна уу? Ямар нэгэн ахид дэвшил байна уу? Бас энэ зөвлөмжөө бас нэг мөр ингээд хэрэгжилтэнд бодтой олгож бид нар үр шимийг хүртэхийн тулд одоо бид нар юун дээр анхаарах ёстой гэж бодож байна. Энэ тал дээр бас та бодлоо хуваалцаач. Тэгэхээр нэгдүгээр зөвлөмжийг бол аль аль тал нь ингээд мэдээгүйгээсээ ч юм уу хайхрамжгүй байснаас ч юм уу ингээд чадаагүй. Энэ үнийг бол аль аль талдаа бид нар хүлээн зөвшөөрж байна. Сая 2 3 дахь зөвлөмж ирсэн. Энэ дээр бол нэлээд одоо мэдрэмжтэй гэдэг юм уу, нэлээд тийм одоо өмнөхөөгөө алдсанаас дахиад алдчихгүй юмсан гэдэг бодлоор одоо төрийн бус байгууллагууд энэ төр ажиллаад эхэлж байна. Энэ үл их сайн хэрэг. Гэхдээ миний хувьд бол энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бол бид нар бол үндэсний хэмжээний төлөвлөгөө хийж энэ төлөвлөгөөнийхэн дагуугаар бид нар шахаж шаардаж ингэж явдаг ийм л зүйлийг бид нар хийх хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байгаа. За төлөвлөгөө бол ерөнхийдөө боловсрогдоод явж байгаа. Энэ бол засгийн газрын тогтоолоор батлагдаад ингэж явах ийм төлөвлөгөө хийгдэх байх гэж ингэж бодож байна. Тэгээ бидний хувьд бол төлөвлөгөө ер нь эхний драфт бол ер нь тун удахгүй гараад танилцуулагдана. Амьдрал баян болохоор хүн гэдэг юм чинь хүн өгтлөө суралцж явдаг юм л. Тэгээд бэрхшээлтэй тулгархаа тэрийг бодож тэрээсээ дараагийн гаргацаа хайж явдаг. Тэгэхээр түрүүчийн зөвлөмжийг бид нэр хэрэгжүүлээг алдаагаа ухаарад энэ удаа бол нөгөө засгийн газрын төлөвлөгөөний төслийг бас төрийн бус байгууллагын оролцоотой хийж ин тээ. Мөн одоо үндэсний зөвлөлийн хүрээнд бүх яамдын зөвлөлтөд уулзаад манай төрийн бусгийн зүгээс одоо энэ point маань зөвлөмжийг бүх яамдууд танилцуулж байгаа тийм. Тэгэхээр яамдууд энэ зөвлөмжийн талаар хий харах хэмжээгээ төлөвлөж байгаа гэд сайн зүйлүүд байна. За тийм ямар ч юм тэгвэл тэгэхээр хамгийн сүүлд эргэлээ хэлэхэд энэ конвенц гэдэг маань ерөөсөө л амьдралд байгаа тэр саад бэрхшээлүүдийг арилгах, амьдралд байгаа хүний хоорондын харилцааг зохицуулах тэгвэл энгийн тийм дүрм гэж л ойлгох ёстой. Тийм яг үнэ ингээ унших юм бол таны амьдралын чанарыг, таны нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төр зэг юу их стан бэ гэдэг чинь тодорхой заагаад өгсөн байхгүй юу? Та конвенцийг уншаад зөвлөмжийг унших юм бол аймаг орон нутгатаа нөлөөлөл хийхдээ тэгээ юуг бид нэр гаргаж ярих хэрэгтэй бэ гэдэг дээр санаа гिचний зөвлөмжч конвенцэнд өгчөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө түрүү ярьсан шүү дээ. Эрх гэхээр л өөрөөс нэг холын юм шиг те. Конвенц гэхээр бүр одоо хамаагүй ч юм шиг тэр ойлголтол биш байхгүй юу? Харин таны амьдрал маргааш ямар байх юм бэ? Бид нар ямар орчин нөхцөл хэрэгтэй юм бэ гэдэг юу хийх ёстой юм бэ гэдгийг чинь би бэлгнээ хилээд яриад аагаад өгчихсэн маш гоё тэр хүний эрхийн бичиг баримтчтэй. Тэгэхээр тэрийг бол маш ойрхон байдлаар одоо надад маш хэрэгтэй зүйл гэж бодож конвенцийг уншиж, зөвлөмжийг уншиж тэн дээр байгаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Тэгээ түрүүн сая ярьсан шүү дээ. Конвенцийн хэрэгжлийг хангах төлөвлөгөө үндэсний хэмжээнийгээ те. Орон нутагч ч гэсэн тэр хүрээнд нөгөө одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхдөө яг л тэр зөвлөмжөд төгсөн зүйлийг тэр төлөвлөгөөнд тусгасан зүйлийг ингээд аваад хэрэгжүүлээд явах юм бол бидний амьдралын чанарыг сайжруулахад бол их л чухал зүйл болох гэдэг юм. Тэгэхээр бид бүгдийн хамтын оролцоо, хамтын одоо байнгын хоорондын ярилцаа, мэдлэгийн ойлголтоо нэмэгдүүлэх энэ үйл ажиллагаа маань бидний эрхийн хэрэгжлийг бодтой болоход их чухал зүйл гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд яг энэ подкаст маань одоо ер нь цаг нь болж байна. Энэ хязгаартаа. Хамгийн сүүлд бас сонсогчтой, үзэгчтэй хандаад манай хоёрын зүгээс, зочдын зүгээс хэлэх зүйл байвал. Тэгэхээр ер нь миний зүгээс бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өөрийнхөө болоод өөрөө бусад эргэн тойронд байгаа ах дүүс одоо нийт хүмүүсийн эрхийг хангахын тухайд одоо олон улсын бичиг баримтанд гарчихсан байна. Шийдвэр гаргах төвшний хүмүүс бас хүлээж авах ийм ойлголтууд бий болчихжээ. Тэгэхээр юусэн тэр конвенцээс суралцаач л гэж тэрнийг үзээд өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлэхэд одоо чадах хэмжээгээр энэ дээр оролцооч л гэдэг ийм л зүйлийг хэлнэ. Оролцож ичл бид нар эрхээ хангана.
Би бол ингэж л ойлгож байна. Нэг үеэд бол төр засагч анхаардаг болсон. Нийгмийн хандлагч гайгүй болцсон байна. Төрийн бус байгууллагууд бас чадлынхаа ирээр зөх зүйлүүдийг хийж байгаа. Тэгэхээр гэрлээ төрөө хэлсэн маргааш бусдад адилхан сайхан амьдрах боломж ийг чинь заагаад өгсөн энэ конвенцийнхаа зүйл зал төгрөгийг сайтар судлаад өөрийнхөө амьдралд хэрэгжилж сураач ээ. Өөрийнхөө эрхийн талаар бас хамтарч хэрэгжүүлэх ажлаа тухайн орон нутгийнхаа удирдлагуудтай зөвшөлдөж хийгээч гэсэн ийм хүсэлт байна. Тийм. За тэгвэл би энэ дээр өөрхөн санал эхэлчихье. Тэгэд энэ конвенцийн хэрэгжилтийг хангана гэдэг маань төр засгийн үүрэг байна. Түүнээс гадна нөгөө нийтэд үйл ажиллагаа үйлчлэгээ үзүүлж байгаа энэ пүс компани үйлчлэгээ үзүүлэх газрууд аж ахуйн нэгжүүд тий. За жирийн ард иргэд мэн ингээд бид нар бүгдээрээ хамтдаа зөв ойлголттой хандлагатай байж энэ конвенцийн хэрэгжилт маань бодиттой олон үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо эрхээ эдлэх боломжийг сайжирна гэсэн үг. Тэгэхээр түрүүн хэлсэн конвенц гэхээр зүгээр төр засгийн ажил юм шиг бид нэр зөвхөн хэбитэй холбоотой асуудал гэж ойлгож болохгүй. Энэ бол нөгөө бидний үндсэн хуулиндаа тунхаглаа заасан хүмүүнлэг иргэний те ардчилсан нийгмийг бий болгоход одоо нөгөө үлдэх одоо хамгийн хөгжлийн ард үлдэх магадлал дээр иргэдэд чиглэсэн арга хэмжээ явуулахад энэ конвенцийн хэрэгжилт конвенцийн зөвлөж маш чухал. Тэгэхээр би юу гэж уриалах гээд байгаа юм бэ гэхлээр төр засгаас гадна одоо бидний энэ ярьсан өнөөдрийн подкастыг сонссон зүгээр та хөгжлийн бэрхшээлтэй хамааралгүй танаа гэр бүлд чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй хүнч байж болно. Тэгвэл та ч гэсэн энэ нийгмийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгоход хувь нэмрээ оруулна. Та яаж оруулах юм бэ гэхээр зүгээр гэр бүлдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог байдал ямар байдаг талаар та ярь, гудамжинд хүмүүстэй таарах юм бол тэг гайхах арцаар биш бас тусламжийн гараа сун гасуу тэр иргэн тойронд чинь энэ хүмүүс одоо тий аюулгүй зорчих тэр боломж нөхцөл бүрдэж гинүү гэдэгт анхаарлаа хандуулж тий. За пүс компани ч гэсэн та ажлын байрны орчин танд нийтэд явуулж байгаа тэр үйлчлэгээ чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжтэй байна уу гэдгээр бас анхаарал хандуулаад энэ тал дээр бас төлөвлөдөг, ажилладаг. Ийм л нэг ойлголт хандлагыг хүн болгон төлөвшүүлчих юм бол энэ нийгмийг одоо хүртээмжтэй болгоход бол маш амархан гэж бодож байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь юу гэж хэлэх юм бэ гэхээр нөгөө түрүүн хэлсэн үг хөгжлийн бэрхшээлийг бол үүсгэж байгаа нь орчинд байгаа юм шүү. Бидний асуудлыг ойлгож одоо зөв эрхэд суурилсан хандлагаар хандахгүй байгаа хүмүүс нийгмийн хандлагад сөрөг хандлагад байгаа юм шүү гэдгийг бол анхаарад энэ нийгмийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ээлтэй бэрхшээлтэй болгоход уул нь бол маш амархан зүйл юм аа гэдэг дээр одоо та бүхний анхаарлыг авчираад энэ удаагийнхаа подкастыг өндөрлөж байна. Хүний эрхийн өрөө подкастыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжин ажиллаж байна.